бас яг хоёр асуулт байна. Унал татал булчин суулгах эмийг одоо эрүүл мэндийн даатгалд хүүхдэд 100% хөнгөлөлтөө олгож эхэлж байгаа гэдэг. Гэхдээ зарим юмнууд нь бүртгэл нь одоо болтол ингээд хөнгөлөлт нь ингээд өөр байна тий. Тэр асуудлыг юу болгосон бэ? Яасан бэ гэд өнгөрсөн жил энийг ярьж байхад юу гэж хариулжсэн бэ гэхээр эмнэлэг зүүн удирдамж байхгүй байгаамаа гэж ярьсан байгаа. Тэгэхээр энэ эмнэлэг зүүн удирдамж гарсан уу гэдгийг би одоо энд байгаа мэргэжлүүдээс бас асуумаар байгаа. Яг бол энэ маш олон хүүхдүүдэд ялангуяа унал таталтын эмнүүд бол бас таарахгүйтэй холбоотой асуудлууд гараад идэг. За тэгээ энэ нь нөгөө хүний одоо эмийн тунг цусанд үздэг төхөөрөмж байхгүй гэдэг. Тэр төхөөрөмжтэй болсон юм уу? Юу болсон? Энэ дэр нэг тодорхой мэдээлэл өгөөч. Эцэг эхчүүдээс бас энэ дэр маш олон удаа асууж байгаа. За хоёрдугаарх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэдэг юм группт байдаг гэж ярьдаг хүмүүс байгаа. Бид нар группээс нэлээд хэдэн хүмүүсийг нь хасж байгаа. Одоо сүүлийн үед группээс хасаад зарим шаардлагагүй буюу хувийг багасгаж байгаа гэсэн үг. За хүмүүс яагаад группт байх сонирхолтой байгаад группт орчих юмсан гэдэг вэ гэхээр эмийн хөнгөлөлтөө авахын тулд нөгөө унаж татдаг бол тэр эмээ хөнгөлөлтөө үнээр авахын тулд группт байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэр группийн цэнхэр үнэмлэх ер нь олон юмд нэг нэмэртэй байдгүй шүү дээ. За жолооч бол машинаар явхад одоо хэрэгтэй байдаг. За тэгээд эмийн хөнгөлөлт байгаа. За төрөөс эрүүл мэндийн үйлчилгээ авахд хөнгөлөлтөө байдаг тий. За тэгвэл эндээс хамгийн одоо эдийн засгийн хувьд нөлөө бүхий тэр төрийн юу нь бол нөгөө эмийн хөнгөлөлт байгаа байхгүй. Тэгэхээр группийн хувийг нь 50%-аас доошоо ч юм уу 60%-аас доошоо хассан мөртлөө хасчаар нөгөө эмийн хөнгөлөлтөнд дагаад байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ер нь та бүхэн ямар зохицуулт хий гэж бодож байна вэ? Энийг ер нь цаашдаа яах вэ гэдгийг би тодруулж асууя гэж бодож байна. Энэ дээр ер нь нэг тийш нь болохгүй бол группээс гармааргүй байдаг. Гэтэл цаа цаанаа энэ асуудал байгаад байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор энэ орон нутагт байгаа хүмүүс яаж энэ одоо ялангуяа эмээ авах вэ? Орон нутагт алслагдсан орон нутагт эмийг худалдан авахд бэрхшээлтэй хэцүү байсаар л байгаа. Тэр энэ асуудал дээр юу болж шинжилгэж байгаа зүйл байна уу гэдгийг асууя. За хамгийн сүүлд нь нөгөө группт орох тоолондоо үзлэгт ордог хүмүүсийн датаг юу болсон бэ гэдгийг би өнгөрсөн жил асуужсэн. Тэгэхээр энэ дээр та бүхэн одоо ажлын анхаарья гэж ярьж ирсэн. Энэ дээр бас шинэ мэдээлэл юу байна? Дараа нь тодруулъя. За 4 асуулт байлаа. Чин бүрэн сайдаас эхлэх юм уу? Хэн хариулах вэ? Нэгдүгээр микрофон. Биш сууж байна. Цагаан сайн минь саранчлан гишүүний хариулт За нэр албан тушаал байлаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бодлого төлөлтийн газрын ахлах мэргэжилтийн хэмжээнд болохоор за хөнгөлөлттэй эмтэй холбоотой асуудал унал таталтын эм бол 2022 оны 11-р тогтоолоор хүүхдүүдэд 100% хөнгөлөлтөөр олгож байгаа унал таталтын эмүүд эдгээр эмүүдийн хувьд бол эмийн бүртгэгдээгүй гэсэн хамааруулаад хангамж хүртээмжийн хувьд бол харьцангуй хязгаарлагдмал байгаа. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр бол эмийн бүртгэлтэй холбоотой асуудлыг хариуцдаггүй буюу нөгөө эм эмнэлгийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар дээр байдаг. Агчаа тийм боловч эмийн бүртгэлгүй боловч нэг удаагийн эмэртэн лицензээр эм эмнэлгийн хэрэгслийг хяналт зохицуулалтын газар зөвшөөрөл олгодог. Тэдгээр эмүүдийг бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар дээр иргэдэд хөнгөлөлттэй эмээр олгож байгаа. Хүүхдүүдэд бол 100%-аар насанд хүрэгчдийн хувьд бол групптэй байх хэсгээс ямар шимтгэл төлөлтийн ямар хэлбэртэй байхаас үл хамааран хөнгөлөлтийн хувь нь бол 70% байгаа. Групптэй иргэд нөгөө хөнгөлөлттэй юм авч чадахгүй учраас группээс гарах сонирхолгүй байгаа гэд ойлгосон зүг. Тэгэхээр групптэй иргэдийн хувьд ч тэр ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд ч тэр хөнгөлөлттэй юм буюу эмийн сангаас олгож байгаа унал таталтын эмний хувьд бол 70% хөнгөлөлттэйгээр бүгд авна. Групптэй байхаас үл хамаарна гэсэн үг. За тодруулах юм. Тодруул. Саранчлан гишүүн. За тэгэхээр хүмүүс маань одоо сонссон баг. Тэгэхээр нэгдүгээрт эмчнэр энэ дээр чинь жор бичихгүй байна. Орон нутагт энэ чинь авахгүй байна. Байгаад байгаа авахгүй гомдол байна. Тэгэхээр саяны мэргэжлийн тайлбарыг сонсоод үзүүлээд эмээ авах хэрэгтэй байх нь шүү гэдгийг бас давхар хэлье. Ер нь бол энэ группийг одоо энэ чинь групптэй учраас эрүүл мэндийн даатгал төрөөс хариуцж эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа шүү дээ. Тэгээд зардал нэс явж байгаа. Тэгэхээр энэ дээр энэ шатчлалаа ерөнхийдөө бас нэг
бодохгүй бол та бүхэн болохоор энд окей болно штэ 70% нь авдаг гэдэг яг орон нутагт ч юм уу энд явж чухаар эмчнэр энэ чинь энэ жагсаалтанд орохгүй би бичихгүй гэд бичихгүй байгаа асуудлууд гарсаар байгаа байхгүй. Тэгээ энийгээ та бүхэн салбар бүрлүүгээ нэгдсэн мэдээлэл өгч цэгцлээрээ энэ нөгөө эрүүл мэндийн хувьд асуудалтай хэл яриагаа илэрхийлж чадахгүй унаж татдаг хүмүүст энэ буруу ойлголт чинь нэмж бэрхшээл удаад байгаа байхгүй. Нөгөө мэдээлэл авахын тулд нааш цааш нь явуулаад бичихгүй гэд ингэж байгаа учраас. За үг болчлоо тий баяр. За үг байлаа. За тэр сумд байгаа эми сангууд бас зарим цөөн сумдуудад хөнгөлтөө эми ирэхгүй байгаа юм. Ягаад гэвэл нөгөө хөнгөлтөө эм олохын тулд сумд ажиллаж байгаа эми сангууд эм найруулагч эм зүйчтэй ингээд оронтой нөгөө чанарын шаардлага нэгдэг учраас тэр олон боловсон хүчин байхгүй учраас өгч чадахгүй. За яг одоо бид нар яа гэж бодож байгаа гэхээр сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан сумын тэр хөнгөлтөө эмүүдийг олгох энэ тогтолцоог хийх гээд ажиллаж байгаа. За баярлалаа. Пассенжер гал шүү асуулт асууна.